Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real Podcast. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхэний өдрийн мэнд хүргэе. Real Podcast цаашин дугаараа та бүхэнд өргөн барьж байна. Энэ удаагийн дугаарын зочноор cover дуучин та бидний ичнээ танил зам Австралийн Сидней хотод Western Sydney University-д хөгжим засалцаар сурж байгаа Анук маань хүрэлцэн ирсэн байна. Урилга хүлээж авсан маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр оюутны амьдрал хэр байна? Одоо дуучин одоо давхар ингээд чөлөө дуран бүтээлчтэй ийм байсан хүн маань одоо ингээд бидний мэдхээр тийм байсан хүн бас цаана бас ямар одоо өөр дөрүүд байсныг бас мэдэхгүй шүү дээ. Нийгэмд үзүүлдэг бас олон сайн охин, сайн гэр бүлийн хүн гэдэг шиг тий. Тэгээд одоо оюутан болсон чинь ямар байна? Оюутан болсон. Яг шинэ юмнууд эхэлсэн нэг дор. Тэгээ гэр бүлээрээ бас ирсэн. Одоо болохоор бүх юм шинэлэн. Тэгээ шинэ юмтай өдөр болгон урдуулаад тэгэл эхний бижээрээд одоо нэг 10 сар болж байгаа юм уу да. Одоо л жоохон иргэн тойрноо яг тогтож харж чадчих юм уу. Тэрнээс хичээл орсон байхад маш завгүй байсан. Тэгээ шинэ юмнуудтайгаа жоохон тасан зохицохгоо хэлж байгаа сэтгэл санааныхаа байдлыг тэргүй ойлгохгүй. Тэг одоо л хичээл амарсан. Бүх юм гэж байна. Ер нь бол одоо ингэ шинэ газар тасан зогсон гэдэг чинь бас өөрөө их том юм байт юм билээ шүү дээ. Анхандаа бол би за яхаа ингэ болж байгаа гэж бодоод бид нар чинь нөгөө монголчуудын нэг занг тэгт юм уу? Сэтгэл зүйн одоо өөрийгөө амжилах гэсэн юм уу? Өөрийгөө ангах юм. За тэгж болно доо. Эсвэл за тэгээд болохгүй нэг зөнгөөр нь ингээд орхичдаг. Тэгээд өөртөө ингээд юм дотгошоо тэгээд хичээдэг. Тийм онцлогтой хүмүүс юм болоо гэж би анзаарсан шин. Тэгээд миний хувьд бас хэцүү байсан. Тэгээд хэцүү байсан ч гэсэн тэгээд яавд юм ч одоо юм бидний өөртөө сонголт шүү дээ. Бүх зүйл ингээд сонголт байгаа. Анукийг эмчээ сонсч ирсэн. Юуны одоо чиглэлийн эмч байж байгаа. Би чинь 15 онд 14 онд ер нь бол манай би 8 онд хамгаах гэлсэн. Манайхын шинжлэх ухааны сургууль эхлээд тэгээд 2015 онд төгссөн. Тэгээд яг хүний эмч мэргэжлэр төгссөн. Төгсөөд ихтэй мэргэжлэр ажиллаагүй. Яг олон улсын байгууллагад хүртэггүй хамт оюутны ажлыгээд ажиллагааг явсан. Кристиан байгууллага гэдэг. Тэгээд тэр байгууллагатай ажиллаж байгаа бараг 10 дахь жил дээр тэгээд за ер нь бол жоохон одоо дуугч бас танах хоёрыг гэдгүүлдэг хамтдаа ингээд ашиглаж болох өөрөө бас жоохон тэг юу шинэ юм сурах. За энэ насаа жоохон ашиглаад авъя гэх өртөөгөө ярилцвал тэгэл Австрали улс мэдэн дүү талгаанайсан дээ. Тэгэхээр 2011 оны ингээд цаг хугацааны машинд аяллаад үсгий бол очмаа гэдэг охин, Анук гэдэг охин одоо баг мэдгүй хүн байхгүй хаа. Тэгээд яагаад бидний юм дуртай дуунууд ингээд орж ирээд чи нөгөө юм гоё дуртай дуу, дурсамж ингээ агуулсан байдаг тийм. Тэрүүгээр нь дамжуулаад ингээд хүрээд ирэхээр чинь их гоё санагддаг юм билээ шүү дээ. Тийм тэр ч утгаараа ингээд та хоёр бол тодорхой их тийм богино хугацаанд гэх юм уу хүмүүс танигдч чадсан байх гэж би бодож байна. Тэгэхээр яагаад урлагт хөл тавьсан бэ гэж асууя. Стэн мэдгүй юм дээ. Тэрийг бол яг зорилго мөрөлгөд хийж байгаа. Тэгээ тэр нь гол нь яг тодорхойлоод урлагт хөл тавьсан уу гэж асууя. Яг хэлэхээр яг тийм ер нь би цом гаргасан. Тийм болохоор энийг би бол өөртөө хүлээн зөвшөөрч чадчих. Тийм ээ тавьсан. Тэгээд хэцүү байсан. Бас гоё байсан. Би
3 одоо нэг маазар гэх Jack's Cafe байсан тэр үед яг бичлэг тавьдаг байсан тийм дуулаад дуу хавдаг байсан. Тэр бол ерөөсөө цэвэр ямар нэгэн тийм улагтай холбоогүй зүгээр найзуудаараа цуглаад цагийг сайхан өнгөрүүлээл тэгэл болоо юм бол тийм л байсан. Тэгэл enjoy хийдэг. Тэгэхээр хөгжим заслын талаар бас маш сонирхолтой санагдаж байна. Одоо Австрали улсад хөгжим засал чиглэлээр суралцж байгаа тийм. Тэгэхээр яагаад энийг сонгох болсон бэ гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын хүн байна. Өөрөө бас дуулдаг тийм. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлэе гэсэн шийдэл санаа хэзээс гарсан юм. Ер нь энэ салбарын хөгжил ямар хөө байгаа юм. Одоо миний хувьд бол цоо шинэл байна. Тийштэй адилхан. Хэдүүлээ энэ адилхан төвшөнд явж байгаа. Монголын төвшөнд бол хөгжимд засал яг уу андгаа ухааны салбарт бол сонсогдсон. Хөгжимд засал гэдэг зүйл сонсогдсон. Тийм ч утгаараа их хүүхд эрүүл мэндийн төв жишээлбэл хөгжим заслын өрөө гэж байна. Нээс хүмүүс хөгжим ер нь андгаа ухаантай холбогдож шүү гэдэг нэг юм тохиог бол авсан. Аваад бараг 4-5 жил болж байгаа шүү. Хөгжим засал бол бүр хаасын эртний 2-3 дугаар зууны үеэс хөгжим ерөөхдөө хүний амьдралын төвшин, амьдралын хэм маяг маш хүчтэй нөлөөлж байна. Хүний нөлөөлж байна. Хүний оюун санааг нөлөөлж байна. Хүний сэтгэл зүйг нөлөөлж байна. Бие махбодын хөгжилд хүртэл нөлөөлж байна гэдэг ингээд баг хөгжиж явсаар байгаа 1970 80 оны үеэс ахуулаад шинжлэх ухаан болж хөгжсөн байна. Тэгээд жишээлбэл Австрали улсад гэх юм бол одоо 49 сая бол 49 хичээлийн яг мэрэгжлийн сэтгэл бишээ мэрэгжлийн хөгжим заслын одоо association одоо төв байгуулагдсны 49 хичээлийн сая болсон. Тэгээд оролцох боломж олгоод нийтдээ 100 гаруй одоо 150 орчим яг мэрэгжлийн хөгжим засалч байт юм байна Австралид. Тэгээд Австралийн хотуудаар явж одоо ажилладаг. Тэгэхдээ шууд засгийн газраас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн халамжийн төсвөөс цалинждаг. Тийм байдлаар одоогийн байдлаар Австралид тэгж хөгжсөн байна. Тэрнээс биш яг нэг тийм одоо сэтгэл зүйч шиг одоо хувийн компанитай тэгээд хувьдаа сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэдэг шиг тэгж биш. Яг тийм одоо нийгмийн халамж авдаг хүмүүс нь өөрийнхөө нийгмийн халамжийг даатгалын мөнгөөр хөгжим заслын имчилгээг өөртөө авдаг. Тийм байдлаар одоо Австрали улс жишээлбэл хөгжим заслыг өөртөө хөгжүүлж явж байгаа. Эсвэл бүр яг одоо том имлгүүд нь хажуудалтай хөгжим заслчтай хөгжим заслын имчилгээний өрөөтэй ч гэдэг тийм. Тэгээд тэр хүний өөрөө яг одоо цалинжуулаад ингэ явдаг. Яг шиг. Би ингээд хөгжим засал гэж сонсонгууд эхлээд салбарын хөгжил рүү орохмаар санагдаж байгаа. Хөгжим заслыг ойлгохын тулд урлагийн хөгжил ямар байгаа вэ? Үнэлэмж ямар байгаа вэ? Эхлээд ямар нэгэн зүйлүүдийг ингээд нэвтрүүлэхийн тулд ойлгох хэрэгтэй гэж нэг юм биш үү? Тэгэхэд одоо 49-50 жилийнхаа ойг тэмдэглэж ийн гэж энэ Австрали. Манай Монголд яг энэ чиглэлийн үйл ажиллагаа ямар төвшөнд байгаа юм бол одоо ингээд тантай одоо дөрөв нийлээд зүтгэх хүмүүсүүд гэвэл тэр энэ салбар энэ чиглэлээр мэрэгсэн, сурсан энэ талаар дуугардаг хүмүүс манад хэр үед юм бэ? Би яг үүнийг хэлээд хөгжим засал гэдэг мэрэгчлийг жил хагасан юм олж илэрсэн. Эхлээд би шал өөр мэрэгчлэр сурах гэж хайж агаад хөгжим заслын мэрэгчл байд юм байна гэдэг олж мэдээд төрийнхөө тусламж тагаа. Тэгээд за тэгвэл энэ яг юу юм гэдэг сонирхоод тэгээд одоо сураад явж байгаа. Өмнөхдөр нь бол хөгжим заслыг Монголд дуу амын имчилгээ гэдэг одоо нэрлэлсэн. Тэгээд тэр яг үнэхээр хөвчлэн одоо meditation тэр тал руугаа йог бясалгал тал руугаа ингэж байгаа. Тэр чиглэл рүү хөгжиж явж байгаа гэж биний судалсан нь болж байна. Тэгээд яг нэг тийм хөгжим аваа дуу амын имчилгээ гэдэг дууны гэрцээр дамжуулаад тэгээд сэтгэл санааг тайван болгох
цэцэрлэгээс хийх хэрэгтэй ч юм уу ашигладаг тийм байдлаар одоо болж байгаа юм. А тэрнээс биш яг анагаах ухааны салбарт яаж хөгжиж явж байгааг жуудаага юм одоохондоо миний бодлоор эсвэл миний мэдээлэл сүүлийн нэг жил гадна зэмж байгааг учраас тэр талын хүмүүстэй холбогдож явж байгаа учраас сайн мэдэхгүй буруу ярьж ирсэн. Миний мэдж байгаагаар тэр бол одоохондоо бол хин нэг хөгжүүлээд явж байгаа юм байхгүй. Гэхдээ хөгжим сонсох эрх одоо нэг хүчтний сэтгэл зүйд маш хүчтэй нэгээлтгүй гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа учраас хөгжим цэцлийн өрөөгээд тижээ хүн ороод хөгжим чихвч зүгээр хөгжим гэж сонсох гэсэн тийм өрөө байгаа. Манай нэг найз болохоор өмнө нь яг гэсэн хэрэг одоо эрүүл мэндийн салбарт ажилладаг өрөө сэтгэл зүйч тэгээд яг эмнэлгийнхаа ажилчдад гэх юм уу хамт ажиллаж байгаа хүмүүстэй гитар хөгжим заадаг. Амар стресстэй одоо нөгөө хүлээн авах гинтлийн эмнэлэгт ажилладаг. Тэгээ гинтлийн эмнэлгийн эмч нар ачааллахтай амар стресстэй. Тэр хүмүүс цааны цагийнхаа үеэр 15 минут хамт ингээд дуулаад тэгээд ингээд айтаах бол. Тэр юуны хөгжим засал гэж тэр үедээ л бид мэдэхгүй байгаа шүү дээ. Гэтэ одоо би ингээд сураад сураа явж байгаа. Энэ чинь хөгжим заслын нэг төрөл нь байгаа байхгүй. Гэтэ мэдээж цаг хугацаа, засуулж байгаа цаг хугацаа, арга барилын хувьд мэдээж жоохон тутмаг байгаа ч хэлээ гэсэн. Нөгөө л нэг бидний бүр цаашлаад ярих юм бол нөгөө Монголын нүүрс соёл болсон. Нөгөө инг хайлах гэдэг л тийм буйлахтай буйл одоо нөгөө тийм тэр үгнэлтэй би мартчихж. Музикийн ном бичсэн шүү дээ. Ботгоо голсон ингийг дуудлаад уурайгаад тэгээд буцаагаад ингээд ботгоо хийж авдаг ч юм. Гэх мэтчлэн энэ бол тэгэл хөгжим засал байгаа. Тийм чи хин байд хөгжим засалчны хингэнгүүд тэр болчих юм байна. Тэгээд үйлчлүүлэгч нь одоо тэр тиймээ байж идэв үү те. Тэгээд хөгжим засалт байх хэвээр гурван юм. Дуу хөгжим байх хэвээр. Тэгээд одоо хөгжим засалч тэр хүн байх хэвээр. Тэгээд мэдээж үйлчлүүлэгч хөгжим байх. Хөгжим засал гэдэг аюу томоор ингээд ойлгоод вау амар өндөр ингэж бодоод байгаа юм шиг боловч ингээд бүхэн дуу хүртэлтэй ингээд ер нь бидний эргэн тойронд байсан зүйлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлээд байгааг нь бид нар арай холоос хүлээж авах үзсэн болоо. Миний хувьд бол тэгж ойлголоо. Яг энэ байсан. Гэтэ илүү нэг тийм академик маягаар илүү гүн гүнзгий судалсан ч юм яагаад яаж гэдэг асуултанд хариулт олохын тулд судалгаа маш хийгээд олон зүйл дээр туршиж үзээд тэгээд энийг тэгвэл илүү яаж одоо үр дүнтэйгээр ашиглаж болох юм гэдгийг л одоо энэ хөгжим засал гэдэг одоо мэрэгжил болгоод тэгээд хин нэг яг энийхэн дагуу мэрэгшүүлээд тэгээд энэ нөгөө талаараа ажлын байр баг бүтээх юмудаа тийм хин нэгэнд тусалж байгаа мэдээж. Гэтэ энэний цаана тэл ажлын байрлал хэд гарч ирж байгаа шүү дээ. Нөгөө талдаа бас энэ салбар болгож том болгож хөгжүүлээ явж байгаа юм байна. Одоо Австралид ирээд уран бүтээлийн хувьд бол ямар хөө явж байгаа вэ? Тэгээ бас сайн хэлжсэн шүү дээ. Ерөнхийдөө уран бүтээлчийн байр суурьнаас оюутны байр суурьлуу ингэ шилжсэнгүүд одоо номын сонсоод ноотор шүлэн гэдэг юм уу? Эрдэмтэй хүн даруу гэдэг шиг илүү дараахан хэлсэн шиг санагдсан. Тэгэхээр энэ талаар мэдрэмжээсээ хаваалцвал. Би ч нөгөө хөгжмийн мастер ч юм уу тийм юм бол сураагүй шүү дээ. Энэ нөгөө хөгжим засалч гэдэг яг тийм анхаах ухаан өөр одоо хин нэгэн эмчилгээ хийх тэгээд тэм дотроос агуул үр дүн гаргах ч гэдэм үү. Тэгээд хөгжмийг өөрөө дурлаад өөрийнхөө дуртай хөгжмөө дуулаад тэгээд тэрийг хин нэгэн хүн яг гоё миний хөгжмтэй нэ одоо нөгөө хосолж ин тэ таарч ин гэж тэрийг сонсоод хамт инжой хийх биш. Тэнд байгаа нэг амар депрессцсэн тэ тийм хүнийг хүн дээр би өөрөө зорж очиод тэгээд тэр хүн одоо юу гэдэг те хамгийн энгийндээ мэдрэмжээ илэрхийлэх юм шиг огт ярьж чаддгүй ярианы бэрхшээлтэй хин нэгэн байж болно шүү дээ.
ярьж өөрийгөө илэрхийлж чадахгүй юм чинь амар хэцүү шүү дээ хүний хувьд тийм үү. Тэгэхээр тэр хүний амьдралыг харах онцөг, амьдралын төвшин, амьдралын одоо тэр юу гэх харах онцөг тийм тэр нэг амьдралын чанар гэж хэлж байна. Чанар нь хүмүүс ихтэй харьцуулахад аюу тутмаг байгаа. Тэгээд хөгжмөөр дамжуулаад тэр хүнийг ярих боломж. Би чамайг ойлгоод байна. Тэгээд би чиний мэдэрч байгааг би бас мэдэрч чинь гэдэг тэр дуу хамт дуулаад тэгээд тэр явцдаа тэр хүний дууны аваач болтгоо гаргах, үг болтгоо хэлүүлэхтэй гэдэг тал дээр одоо тэр хүнд юм зорилттой алхамаараа тэр хүнд зорилго гаргаад одоо эмчилгээний үр дүн гэдэг шиг тийм зүйл гаргаад за тэгвэл хоёулаа энд хүрэхийн тулд ингэж ажиллая гэдэг систем гаргаж ирдэг. Хөгжим засал. Тэгээд тэр хүнтэй ажилладаг гэсэн. Тэрнээс зүгээр ингээд дуулалаа за 2 мэдрэмж авсан за гэдэг юм ерөөсөө биш байгаа. Тэр заавалчгүй энэ дүнд одоо ядаж цээжлэгч байна үү те. Одоо эсвэл тарих мэдрэлийн системд нь одоо нөлөөснөөр тэр хүний ярих чадвар өөр ямар нэгэн байдлаар чадвар нь нэмэгдэж байгаа ч тийм үү те. Эсвэл одоо нөгөө цус харалттай дахин цус харалттай хүмүүс ярих чадвар алддаг. Тэгэхээр тэр чадварыг нэмэгдүүлэх ч тийм үү гараа хөдлөж чаддаг хүн гараа хөдлөдөг болохын тулд хөгжим ашиглаж хөгжмөө дамжуулж дарамт үзүүлэхгүй за гараа өргөрөө 1 2 за одоо ингээд чангал ингээд тэмд чинь ингээд тийх хэцүү шттэ. Ингээд чадахгүй байгаа хүний үед хэцүү гэтэл тийм мэдрэмж өгөхгүйгээр талдаад ямар дуртай юм. Тэр дуугаа хийж ээ дуусахт нь нөгөө хүн чинь өөрөө ч мэдгүй гараа хөдлөж юм би дуртай. Хүүхдүүд ялангуяа энийг амар их ашигладаг. Тэгээд зүүн баруунаа ялгаж чадахгүй байгаа, хутлаа удаж чаддгүй дээ. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд дуу хөгжмөөр дамжуулаад хутлаа удна, өнгө сонгоно. Одоо өнгө ашигласан дуунуудаа дамжуулж өнгө мэддэг болно. Зүүн баруунаараа одоо бөмбөг тоглоод байгаа зүүн баруунаа мэддэг болно ч гэдэг юм. Аюу том, маш том хүрээнд тэр хүний амьдралын чанарыг ерөөхдөө дээшлүүлдэг гэсэн тиймэрхүү чадвар. Тиймэрхүү байдал. Нөгөө талаар бүр амгаах ухаанд нь яаж нөлөөлж байгаа гэхээр гинтлийн дараах сэтгэл зүй. Сэтгэл судлал, сэтгэл зүйн хэмжээ бас холбогдчихж байгаа юм. Нөгөө талаар хаалгааны өмнөх айдас ч гэдэг юм тий. Эсвэл одоо янз бүр хосол аваарын дараах траума өсөж хилж гэж үздэг. Ямар нэгэн трауманы дараах имжлүүлж явах үедээ ер нь эмзэг хийх чинь тэр өөрөө стресс шүү дээ. Тийм байдаг шүү дээ. Стресс. Тийм болохоор заавалчгүй сэтгэл засалж тэгтээ ярьж чаддгүй хүний сэтгэл зүйчтэй уулзах нь амарч одоо юу гэж нэмэргүй тийм тусалж. Тэгэхээр хөгжим бол зөвхөн universal буюу бүх нийтээр ойлгодог хэл гэж яддаг шүү дээ. Тэгээд тийм учраас хөгжмөөр дамжуулаад анхны салбарт ч гэсэн хөгжилтэй шинжилгээ хийжлээ. Тэгээд гэхдээ дахиад судалгаа ингэж төвшөж үзээд тэгж төвшөж үзээл ингээд зарим нь үнэхээр тарахгүй юм, зарим нь үнэхээр тарахгүй надад ч сонсноо байна чи нэг бол явж идэв. Тийм юм байна шүү. Тэгээд бас янз бүрийн урсгалж амар байж идэв. Тэгээд зүгээр нэг их шиг аваа биш энэ дотор үг яваад байгаа. Тэгээд яг хөгжмийн имчилгээ баг биш. Ингээд хөгжимт дуу засалж байгаа. Тэр ч утгаараа хөгжим засалж дуулж чаддаг байх хэрэгтэй. Хоолой хамгаалж байх хэрэгтэй. Мэддэг байх хэрэгтэй. Тэгээд хөгжмийн зэмсийг ашигладаг байх хэрэгтэй. Давхар амар олон чадваруудыг шаардахаас гадна энэ ярианаас миний ойлгосон зүйл нь маш тууштай хийх юм байна. Түүнээс биш одоо ингээд бид нар ийм богино хугацааны үр дүн их хүсдэг штеп. Тэгтэл одоо ингээд дуу хөгжмөөрөө энэ хүнийг ингээд ангаах гад ганцхан аваач болтугай хэлүүлэх чинь маш том үр дүн болоод байна шүү дээ. Прогресс явж ингээд тэгэнгүүт тэрийг л гаргахад чинь л бас л хугацаа хэрэгтэй. Зөвхөн тэрэндээ тэр нь амжилт гэж харахаар гэхээр ийм том ажиллагаа байна. Нэг том зургаараа тэр амар тууштай хүн, тийм чадвартай хүн хийх ажил юм байна уу гэж би ойлгож байна. Одоо анхны сэтгэл зүгээр эхний семестрт одоо хөгжимт заслын одоо суурь хичээл орчлоо юм л та хөгжимт засал гэж юу вэ?
тэрний эхний 2-7 хоног зөвхөн хөгжим засалж гэж хиймбэ. Энэ бол ерөөсөө чи өөрийгөө үсэх тухай юм аа. Гэдэг тэр сэтгэл тий чи болмоор байна уу? Энийг ингээд сэтгэл хөдлөлөөрөө тий би гой дуулах дуртай би хөгжмөд дуртай гэд хийдэг юм аа ч гэдэг юм гээд бас нэлийн жоохон заажрж юу нэ би тэгж бодоогүй штэ гэж бодох хэмжээний хүртлээ бодуулж байгаа юм. Тэгэхээр өөрөөсөө асуух шаардлагатай болж байгаа ч гэдэг. Чиний түрүүний хэлсэн шиг. Тэгээд миний хувьд бол тийм өмнө сурсан мэргэжил маань надад аюу том түлхэж болсон. Итгэл үнэмшил маань их түлхэж болж байгаа. Тэгэл одоо мэдгүй ямарсан би одоо дөнгөж сураал явж байгаа. Тэгэхээр сураад төгсөөд энд ажиж үзээд Монгол руу очиод бах хугацаанд бас жоохон туршлага хөрвүүлээд хүмүүстэй уулзаж үзээд цаашлаад яг гоё Монгол одоо Австралид байгаа зарим монгол хүмүүс ч гэсэн хэрвээ хүчин засал сонирхож байгаа бол би бол одоо амар нээлттэй гэж өөрийгөө хэлмээр байгаа шүү дээ. Яа, камаа хийгээд үзье те. Чам татах уу те. Чам одоо би жишээлбэл хүчин заслын 320 цагийн жишээлбэл одоо юу хацсан тренинг хацсан татлах хийсэн байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө ямар хуу болж болдог вэ? Юу гэдгийг голчлох ёстой гэдэг мэргэжлийн талаас нь мэдж байгаа. Гэхдээ нэг юм яг одоогийн бол би нэг ч монгол хүнтэй хүчин засал хийж үзээгүй. Community буюу одоо бүлгийн хүчин засал хийсэн юм бол би хийсэн гэж хэлдэг. Яа тэгэхээр саяхан одоо нэг шинэ жил болж байгаа толгойтой байгууллага шинэ жилээр нэмэлж байгаа шүү дээ. Тэгээд бас нэг ганц хоёр байгууллага намайг болоод өгчээ гэдэг. Тэгэл орохтаа би чинь тийм сэтгэлзээд байгаа. Яа тэгвэл би ч хүчин засалч юм чинь. Тийм болохоор одоо за окей. Энэ хүмүүс зүгээр дуулаад би мөнгө аваад гарах биш. Тэгж бодох чадваргүй л болчих. Нөгөө талаар зүгээр entertainment хийх тийм одоо юуг этикийн одоо тийм анучи та тэгж болохгүй шүү дээ гэдэг нь дотроос мэддэг болсон болохоор магадгүй тийм Хэрэв мэддэггүй байсан бол амар шүү нэг бодлын те зүгээр ороод сайхан дуулчаад enjoyчод гараа авчих. Нөгөө талаас одоо ингээд сураад ирэнгүүт чи нөгөө хоёлаа яаслахыг хэмжиж дүүрсэн шиг ингээд эрдэнэтэй хүн дараа гэдэг шиг нөгөө тэр нэг цаана бас нэг утга учирыг нэ бас нэг үзүүлчихсэн, мэдрүүлчихсэн тийм үү. Тийм юм яваад байгаа бол би тааж байна. Харин мэдгүй магадгүй. Тийм. Гэтэ бас нэг сонирхолтой юм. Би ч нөгөө миний яг өөрийн манд дуугүй нэг 10 марвал дуугах ер нь. Би бусдаар бол дандаа коул үзүүлсэн шүү дээ. Тэрний манд бас ач тус надад амар их гарах баг. Яг тэгэл хүчин заслын үеэр тэр хүн өөрөө зохиосон тухай хийж болохгүй байхгүй. Яг тэгэл нөгөө хүн мэдгүй юм чи. Ер нь бол нийтийн амжилт мэддэг буюу үйлчлэгчийн хамгийн дуртай дуу. Тэр хүний хамгийн одоо ностальжик гэж ярьдаг тийм. Дурсан чи шингэсэн дууг нь сонгож дуулж өгдөг байхгүй. Хамтдаа дуулдаг. Тэгээд тэр дотроос тэр хүн ерөөсөө нөгөө Альцгеймертэй жишээлбэл одоо ой санамж алдсан байхгүй. Энд тийм хүмүүс аюу их байна. Тэгээд гэр бүлийнхнийгаа таньдгүй. Ерөөсөө хинтэйч ингээд харилцаанд ордог. Бүр харцаараач тулсуу зүгээр ингээл байж шөө маа. Тэгээд гэр бүлийнхэнд амар хэцүү. Тэгээд хүчин засал дээр тэр 7 хоног болгон тууштай ингээд гэрийнхэн гишүүн болгоно гэж ээлжиж явчихна. Тэгээд тэнд суугаад тэр хүний дуртай дуугдуулаад тэр хүн дээшээ хараад хачаа нөгөө хүүхд рүү хараад инээд дуулж ягаад яг дуртай хэсгээр зогсонгод тэр үгээ хэлнэ дуугаа дуулна ч гэдэг юм. Тэгээд нөгөө гэр бүлийнхэн чи эрүүл үедээ юм байсан гэдгийг харж байгаа. Тэгэл уйлаа тэгээд чинь ингээд тэр хүн зөвхөн нөгөө хүнээр би аваад яг одоодоо байгаа амьдраа зогсохгүй гэр бүлийнхэн нөгөө хүнээ эрүүл байж болж байна. Хамгийн ихтэй ачаалтан дуу дусаад буцаад тэгэхээр тэр дуу хөгжим тэр хүний дурсамж бидний энэ
нейрон гэдэг байгаа тархины эдис бидний тархины үйл ажиллагаа тэгээд тэр бидний хаана байгаа мэддэггүй тэр зүрх сэтгэл гэдэг юмтай холбогдож байгаа энэ нэг хүний зохицсон дуу хөгжим амар том хүчтэй нөлөөтэй байна. Тэгэхээр зөв энэ л аим сонирхолтой. Тэр зөндөө олон Монголд ч гэсэн энийг мэдхийг хүсэж байгаа зөндөө бол залуучууд байгаа ихтэй. Тэглээч энэ салбарыг хэрэг хөгжүүлж цаашаа Монгол зам тавьж чадах юм бол хин нэг энэ дотор би өөрөө хэлээгүй шүү. Би дөнгөж сурч явж очиж би чадсан байна. Энэ мэдчих. Одоо янз бүр юм байна. Энэ салбар хөгжиж чадах юм бол нөгөө талдаа антибиотик юм өвчин авдах юм гэдэгтээ зарим тохиолдлуудад дүүцэх хэмжээний тийм үр нөлөөтэй салбар болоо чадчих хөгжиж болж байгаа. Тэгээд зөвхөн сэтгэл зүйчтэй харилцаж байгаа нь өөрт нь юусоо тохирохгүй байгаа. Хөгжим заслын эмчилгээд одоо сэтгэл зүйчин санал болгосон байна. Тэгээд маш амжилттай явж байгаа. Бодлоо даун тулаад явж байгаа гэсэн. Гэх мэтчлэн энэ салбарын хөгжил бий болохын тулд хамгийн эхлээд салбарын хүмүүс өөрсдөө энийг ойлгох шаардлагатай. Тэр хүмүүст тайлбарлаж ойлгох шаардлагатай болж байгаа юм л да. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын хүмүүст ч тийм үү. Тэгээд тэрний дараагаар тэр хүмүүс хөгжим засал гэж нэг юм байдаг. Тэгэхээр энийг та нар сураад энийг энэ хөгжим засал дээр очиод ажиллаад үзэж тахрах юм шиг байж тийм үү. Тэгээд маш олон тооны жишээ аутизмтай хүүхдүүд хөгжим заслын эмчилгээ айгүй. Хөгжим засал одоо ингэж үүсэмтэй байна гэдэг ингээд дэлхийн дэд ингээд ойлгочлоо. Тэгээд одоо ингээд бас суралцаад явж штэ. Тэнгүүд тэр хүн ингээд хөгжмийн дуртай хөгжмийн явангууд ингээд дагаад гоё болоод дуусан гот нь зүгээр буцаад сонир юу болчихж байгаа гэдэг чинь тийм зөв хувийн тэр хөгжим байх. Дандаа тэр дууны бичлэгийг сонсч болохгүй. Наадах ч аим сонирхолтой. Харамсалтай нүггүй. Амьд хөгжим, амьд харилцаа хоёрын нөлөө юм. Зүгээр хөгжим байх, тэнд хүн байгаад хамт хөгжим хийх аим хөгжим тоглох аим хоёр ондоо нөлөөтэй болсон. Жишээлбэл бид нар Лаймасын чиний дуртай хамтлагч нь юу вэ? За миний дуртай хамтлаг гэх юм бол хамгийн ойр орж ирж байгаа. хамгийн ойр орж Kiwi юм болоо. За Kiwi хамтлаг. Чи Kiwi-гийн плейлистийг хэдэн зуун мянган удаа сонсох яг тоглолтын дээр нь очив. Хамт болгоо. Асар ялгаатай шүү дээ. Тийм учраас яг ийм л гэсэн. Чамтай Kiwi-гийн дуртай дуу, чамтай хамт гитартай би чи одоо дуулах юм бол чамд амар гой санагдаж шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэр нь өөрөө нөлөөлж байгаа. Тэр хүн хөгжим би өөрөө хийж байна. Энэ хүн надад хөгжим тоглож өгөөд би тэрийг нь гой сонсоод сууж юм биш. Би дуртай дуугаа хамт хийж байна. Тэгээд би дуулж байна. Тэр нь дуулж чаддгүй байсан ч гэсэн сонсож байна. Тэгээд хүн хөгжим заслын аргууд дотор 4 арга байгаа. Энийг нь зүгээр сонсох рецепт хүлээж авдаг. Өөрөө юу ч хийхгүй зүгээр сонсож болох нь энэ бас хөгжим заслын арга мөн үү бас. Гэхдээ нөгөө талд нь одоо миний яг одоо өнгөрсөн жилд суралцсан хамтдаа хөгжим тоглох, хөгжим бүтээх гэдэг тэр аргачлал багтаа тэр хүний оролцуулна гэсэн идэвхтэйгээр оролцуулж байгаа. Та ойлгох. Би ингэж амьдралдаа 2 удаа хөгжим хийх гэдэг үгийг сонсч байсан байхгүй. За нэг нь болохоор яг хөгжимчдтэй би ингээд хөгжим хийж гин, хөгжим бичиж гин хийж гин. Тэгэд нөгөө тал нь одоо ингээд сайн сонсож байгаа байхгүй. Хүнтэйгээ нөгөө үйлчлүүлэгчтэйгээ хамтраад хөгжим заслын төвшөнд ингээд хийхийг хөгжим хийнэ гэж яриад шүү дээ. Түүнээс бид нар бол яг энийг сонсоогүй ойлгохгүйгээр бол би хинт хөгжим тоглож өгч байна гэж ойлгох. Тийм байна л да. Тэгээ бас нэг юм ингээд яг сонсон дээрээ бүрхэж чиг гэж байна. Анок бол одоо Монгол хүмүүс те яг энэ хөгжим заслын үйлчлэгээ хийж эхлээгүй байгаа гэж шүү. Тэгэхээр бас яг энийг сонирхож байгаа хүн байх юм бол аноктай холбоо барьж болох юм байна. Манай хүн нээлттэй гэж бас хэлсэн те. Би нээлттэй. Тийм яг намайг хэрэг болохгүй бол би ямар ч зай оюутан гэдгийг тэгэхээр заавалч болно. Тийм бас сураа явж байгаа. Гэтэ энэ төвшин миний сурцсан байгаа зүйл өнгөрсөн миний дадлагын хугацаанд
үнэлэгдээд аюу сайн үнэлэгдсэн л дээ. Тэгээд юм болохын манжээ чадах юм байна. Чадахтаа ер нь бүр сайн чадах юм байна. Гэтэ мэдээж дахиад сурах зүйл байна гэсэн даа. Тэгэхээр намайг бас профессорууд маань ер нь дэмжиж байгаа юу гэхээр чи тэгвэл Монгол үнэтэй хэдүүл. Одоо бол би дандаа гадаад хүмүүстэйгээ одоо барууны дуунуудыг дуулж байгаа. Өөрийнхөө яг 100% би одоо сэтгэлээсээ холбогдож чадахгүй юмнуудаа ерөнхийдөө хийгээд байгаа шүү дээ. Маш хичээж хийж байгаа. Тэгэнгүүт яг өөрийнхөө төрлөх хэл дээр Монгол хүнтэйгээ яг хийгээд үзэхэрээ бас арай өөр төвшний үр дүн ч юм те гарах. Тэгэхээр миний бодож байгаа анхны зөвхөн бодол гэх юм да те юу гэхээр магадгүй за аутизмтай хүүхдтэй ажиллаж би чадхаараа хийж үзэхээр за ингээд сешн одоо үчим засал хийж зээд нэг удаагийн 45 минут байдаг. Тэгээд ингээд явж үзээд хийж үзээд Монгол хүн өөрөө тэгвэл яг ямар нөлөө үзүүлдэг, тэг ямар хариу үзүүлдэг, яаж хүлээж авдаг Монгол хүний тарих юм санаа бодол нь бас жоохон ялгаатай байна шүү дээ. Тийм хүмүүсээс те тэрээс тэрийг бас олж мэдэх юм нэр сонирхолтой чухал асуудал байна. Дамжуулж өгсөн баярлалаа. Амжилттай үнийг тэгэхээр хөгжмөр хүнд яг ямар тийм чадвар болоод мэдрэмжийн үнэт зүйлүүд суух вэ? Тэгээд яа тэгэхээр миний л нэг анзаарсан зүйл байхгүй тийм урлагаас нэг одоо хөгжим тоглолцдог. За спортоос нэг төрлийг яаж хаа бол урлаг нь одоо хөгжим мэдрэмжээ суулгаад спорт нь хатуужил юм уу тийм тууштай айлын суучих юм болоо гэж бодсон. Яг өөрийнхөө л алдаан дээр шүү дээ. Бид нар дараагийн үеийнхаа хүүхдүүдийг за би ингэсэн бол гоё ээжтэй гэсэн юм надаа би ингээд дүүнэртэй аюу хэлхийг хүсдэг байхгүй. Тэгээ тэр утгаараа асуугаад байгаа. Хөгжмөр яг юу олж авдаг болоод хөгжим тоглодог хүмүүс аз жаргалыг олж аваад нэгээрээ гой дараагийн шин санаа манаа юу гэдэг те өдрийг урсгаад байгаа. За би яг төлөөлүүлж яриаг штэ. Өөрөөсөө одоо өөрийгөө л төлөөлүүлж ярьж байна. Хөгжмөөс юу авдгүй гингүүд миний зүгээр одоо толгоонд орж ирж байгаа юм болохоор хүн төрдөг штэ. Тэгээ ээжийнхаа дуу ингээд сонсоод ялгаж мэддэг штэ. Тэгэхээр тэр хүүхд хүсэг мэддэг үгүй те. Үг мэддэг үү бас үгүй. Тоо мэддэг бас үгүй байгаа. Тэгэхээр тэр хүүхд үгийг ойлгохгүй штэ. Хөөе миний хүү яас үгөөрхий гэдэг үг мэдхгүй тэр хүүхд юу мэдж байгаа хэрэг гэдэг юм аваа чижилсэн байх. Ээжийнхаа дуу хоолны аваа гэх нотыг ч гэдэг юм те. Тэр бүр юм яа. Тэгэхээр тэр дуу хөгжмөө ерөөхдөө юу олж авдаг хэрэг зүгээр л харилцаа болж байна. Харилцаа бол тэр чигээр тэр дуу надад болж байгаа гэж. Одоо ингэ хэлж байна. Баярлаа. Өглөө хүлээж авч ирсэн. Тэгээ маш сонирхолтой гэдэг үг бол үнэхээр жуултахаар яг л маш хэрэгтэй салбар, хэрэгтэй зүйлсийн талаар шин салбарын талаар тий мэдээлэл өгсөн маш баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал, ирээдүйн карьерт амжилт хүсье. Мэдээж бас юм карьерээр дардаг ажил мэргэжлийн онцлог сонгосон шин замд гарцсан яваан байна. Тэгээд тэгэхээр бас яг энэ ажлыг бол нийгмийн төлөө гэдэг хүн хийхээр байгаа гэж бодож байна. Тэгэхээр ажил төсөө маш их баярлалаа урьж оролцуулсан. Тэгээд бас энийг хөгжим заслыг бусдад таниулахад мэдээж яг юм хүмүүсийн тусламж маш хэрэгтэй. Тэгээд шинэ салбарт орж байгаагийн хөл тавьж хэлж байгаагийн хувьд бол тийм цаашдаа тэгээд гоё хүчээсэй гэсэн одоо юу хүсэл байна. Тэгээд хэрвээ энэ талаар бас ядч байгаа байх юм бас холбогдоо байж баярлалаа. Рил подкастын энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. За бид cover дуучин мөн хөгжим заслаар сурч байгаа. Бидний танил дуучин Намагтай ярилцлаа. Баярлалаа үзэгчдээ дараагийн дугаар хүртэл баярлалаа.
Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харвсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнх Уянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит нөлөө Real podcast.